Өнөөдөр Япон улсын элчин сайдын яамд Япон улсын төрөмс байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөлд гарын үсэг зурлаа. Тэгш хүртээмжтэй доктортой цогц үйлчлэгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төсөл юм а. Төсөл Улаанбаатар хотын Баянзүрэг, Чингэлтэй, Сонгой хайрхан дүүрэг болон Сэлэнг, Баян онгор аймагуудад хэрэгжинэ. Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ нь 641,940 Америк доллар юм. Төслийн хүрээнд Япон улсын элчин сайд Японы хүүхдийн ивэх сангийн Монголд хөтөлбөрийн менежер суурин төлөвлөгч нар гарын үсэг зурлаа. Японы засгийн газрын буцалтгүй тусламж байгаа. Тэгэд энэ удаад хэрэгжүүлэх төсөл нь Монголын бага насны хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлийг эртгэлрүүлэх мөн эрт оролцоо дэмжлэгийг дэмжих нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах төсөл юм а. Тэгээ энэ төсөл маань Улаанбаатар хотын 3 дүүрэг болон орон нутгийн 2 аймагт хэрэгжих төсөл байгаа. Тэгээд дэд бүтэц орчныг тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан засварлах наад захын шаардлагатай тоног төхөөрөмжийг олгох тэгснийхэн дараа шаардлагатай тохиолдолд техникийн хамтын ажиллагаа арга зүйн тусалцааг үзүүлэх гэсэн ийм чиглэлээр хэрэгжих төсөл юм а. Тэгээд энэ төсөл маань өмнөх жил 1 жилийн хугацаанд яг адилхан агуулгаар хэрэгжсэн төсөл байгаа. Цаашдаа 2 жил мөн үргэлжлэн хэрэгжих бөгөөд энэ удаа гарын үсэг зурсан нь эхний жилийнх нь гэрээ юм а гэж. Төслийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эртгэлрүүлж эрт үеийн дэмжлэг оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлэх чадварыг бэхжүүлэх чиглэлээр 1 жилийн хугацаанд ажилласан. За энэ удаагийн төсөл нь үргэлжлэл хэлбэрээр хэрэгжиж байгаагаараа онцлогтой юм а. Өрхийн эмнэлгүүд дээр дэд үтсийн ажлууд хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон эцэгчүүд иргэдэд зориулсан налуу замаас ахгуулаад дэд үтсийн ажлууд хийсэн байна. За дээрэс нь эдгээр байгууллагууд ажиллаж байгаа ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалтууд эдгээрт зориулсан гарын авлага ийм материалуудыг бэлдэж ирсэн байна. За өнөөдрөөс ингээд энэ гэрээ Японы засгийн газар тусламж хэрэгжих төсөл маань ихээр дараагийн 2 жилд яг сонгож авсан энэ Сэлэнг, Баян хонгор аймаг тэгээ нийслэлийн 3 дүүрэг дээр эрүүл мэндийн төвүүд цэцэрлэг дээр хийгдэх ёстой ажлуудаа бид нар үргэлжлүүлээд дэд үтсийн ажлууд ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх олон нийтэд чиглэсэн олон нийтэд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болох эрт илрүүлэх яаралтай тусламж дэмжлэгийн цаг хугацаанд нөхөх тухай ойлголтыг өгөх зорилготой юм төслөө хэрэгжүүлнэ. Цаашид орон нутгийн төрийн үйлчлэгээний байгууллагын өрхийн эрүүл мэндийн төвүүд салбар хороод цэцэрлэгүүдийн чадварыг бэхжүүлэх, дэд бүтцийн орчныг сайжруулах ажлуудыг үргэлжлүүлэх, шинээр зорилттой байгууллагуудыг нэмэн төслийн үйл ажиллагааг улам өргөжүүлэхээр төлөвлөжээ. Энэ удаагийн төсөл нь 2025 оны 3 дугаар сарын 30-наас 2026 оны 3 дугаар сарын 29-ний хооронд хэрэгжинэ.